Ивент төгч Монгол Улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Ивент төгч аз жаргалын амт Icemark. Dream телевиз үзүүлж байна. Орой мэнд Clash Game Show-нд тавтаа морилцгоо. За хэдүүлээ өмнөх дугаараар болохоор Хорлоо болон Minnesota багийн тоглолт хийсэн Counter-Strike Voice CS 2-ыг хэдүүлээ тоглосон байгаа. Энэ удаагийн дугаараар хэдүүлээ бас нэг багийн тоглолт байгаа. Өнөөдөр стример хийн хүрэлцэн ирсэн бол өнөөдрийн тоглоом өдөрлөө Valorant-ыг тоглох нэ. За guys нэг нуус гэж хэлэхэд өнөөдөр хүрэлцэн ирсэн хоёр стример нэг сюрпризтэй ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ энэ дугаараа үзчихээ ямар сюрприз гэдгийг олж мэдцгээе. Харин одоо Орос шүүгтүүдтэйгээ хэдүүлээ танилццгаая. Здравствуйте, меня зовут Тумен Бадрал. Зайр клач. Зүгээр ийс ихчихсэн. Дааш би хийсэн сорой. Сайн байна уу, наваг Тэмүүжин гэдэг Ян Бернард Тэмүүжин, би Плехановыг сургуулийн 9-р ангийн Тэмүүжин. Намайг Баярхуу гэдэг, би 14 настай. Миний найз Тэмүүлэн уцаар амар гоё юм хэлж байгаад тэгээд дараа нь энд гоё юм болж ийнэ хэлсэн. Наад нэг дээр нь бодсон шүү дээ. Чи даавхлаа даахаа хойшоо удаан заяа. Сайн байна уу? Намайг Тэмүүлэн гэдэг. Би одоо 14 настай. Плехановын нэрмжил сургууль сурдаг. Бид гурвал төрүүлээд ирсэн байсан. Одоо баг хүүхэд байгаагүй. Инх жаргал ах ирсэн. Тэгээд инх жаргал ах ирсний дараа за ер нь хэдүүлээ гоё тоглох юм байна. Хөлх гэж бодсон. Намайг инх жаргал гэдэг. Хангаа дээд сургууль сурдаг. Хэддүгээр ангид сурдаг. Тэгээ одоо миний нөгөө одоо курс гэхээр та нар одоо нөгөө миний мэрэгжил болон юугаар сурж байгаагаа сонирхож магадгүй. Би ITAZ нэгэ буюу ITAZ гэдэг нь одоо нөгөө компьютер засвар үйлчилгээ, програм, ер нь компьютер бүх зүйлийг хийдэг нэгдсэн зүйл гэж хэлж болно. Ер нь та чи Valorant хэдэн насаас эхлээд тоглолоо? Би нэг 3 жилийн өмнө манай найз нэг хамт нэг PC-ний газар байдаг аахгүй юу? Тийш очиод нэг Valorant гэдэг тоглоом байдیں۔ Тэрийг зайсыг хамгийн ихэнд тоглож сураад тэгээд тань гоё санагдаад тэгээд бүр их тоглосоор байгаа таалагдсан. Би хамгийн ихэндээ Counter-Strike тоглож байгаа залхуураад Valorant тоглож эхэлсэн. Би нэг хагнаас болж нэг Valorant төрсөн. Чи эзээ тоглож эхэлсэн. Би нэг 5 дугаар ангиас тоглож эхэлсэн. Тэгэхээр ч баг 4 жил тоглож байгаа юм тий. Тэгэхээр дундаа жоохон завсарлага авсан. Тэр гурваас нь ер нь тоглох скил чадварыг харуул ер нь Тэмүүлэн байсан. Чи хамгийн их дуртай стримүүдтэй нэгээс нь тоглох гэсэн бол хэн байх гэсэн бэ? Би ер нь Монголоос стримерүүд үздэгүүлдэг. Гэхдээ гадаад гэвэл надад Tens таалагддаг. Өөр бас нэг Face Clan-аас эднэр. Чи ямар? Би ч CTS-тэй л хамт тоглох гэж боддог. Хам тоглохыг хүсэж байгаа стрим гэвэл Mio Cons 2 л байна да. Оо damn Cons! Cons. За сайн байна. Cons буюу ганх хуйгийн Тэмүүлэн. 2022 оноос мэргэжлийн тоглогчийн замлаа эхэлж 2024 оноос 25 он хүртэл Монголд Valorant багт тоглосон. Багта Duelist буюу довтлооны үүрэг гүйцэтгэдэг. Мөн хамгийн анх 2019 оноос YouTube хийж эхэлсэн бөгөөд 189 мянган дагагчтай Монголын Valorant-д томоохон төлөөлөл юм. Чинту буюу ариун болдын чин тулга. 2023 оноос мэргэжлийн тоглогчийн гараагаа эхэлж Чингис Warriors, Cobalt зэрэг баг тоглож байсан бөгөөд одоогоор IEC баг тоглож байгаа ирээдүйтэй залуу тоглогч. За сайн байна. Сайн байна та. Аура. За. Valorant тоглоно гэсэн үү? Cons зол нөө яг миний дуртай тоглоом болох Valorant амар сайн. Тэгээ буудалт, Clash Motion, Clash авж байгаа хэсэг буудалт бүх юм нь гоё ойлгоход нүцгэх дуртай. За амартаач би их өөрөө танилцуулъя. Намайг Cons гэдэг. Би YouTube хийдэг байжгаад хараас нь стример болоод тэгээ стример явж явах замдаа мэргэжлийн тамирчин болоод Монгол багийн Duelist тоглогч байсан. Хажуугаар нь Индонез багт тоглоод
Тэгээ одоо баг хайлтын байдалтай байгаа. За энэ ч манай Чинтүү маань бас про плеер байгаа. Өөрийгөө танилцуулах. Сайн мэцэн нааг чин тулга гэдэг. Тэгээд би IC багт сүүлийн энэ жил эхлээд 1 сараас ахуулаад 6 сарын турш про плеерийн төвшөнд одоо бэлдэжсэн одоо тийм туршлагатай тийм тоглогч байна. Хүүхдүүдээрээ яг л хуучныхаа өөрийг л бодлоо да яг нэг тоглож исэн анх тоглож исэн Valorant тоглож исэн үеийг харлаа тэгээд сайн тоглолтог хүүхдүүд байх таа гэж бодож байна. Анх орж ирэх хүүхдүүдэд ярихад бол сэтгэл өндөр байна уу? Яг одоо яалтчгүй бид нар ч юм болохоор одоо ветеранууд гэж явна л да. Яг Valorant дээр яалтчгүй ветеран гэж явна. Тэгэнгүүт бас цааш нь бидний тэ яг ингээд тоглох одоо өв залгамжлах гэж ярьдаг штеп. Бас шиг цаашдаа тэгээд Монголын Valorant-ыг өв залгамжлаад явах хүүхдүүд бас байгаа юм байна гэж харахаар сэтгэл бол өндөр байна уу? Сэтгэл сайхан. Та нөө Valorant анх тоглож эхлэхдээ яг юунаас хойш тоглож сонирч эхэлсэн? Манайх компьютер бодлоод авцсан байхгүй. Намайг 6 талаатай багт. Тэгээд тэрэн дээрээ Dota 1.6 тоглолдог. Тэгээд би айл айлынгийн тоглолтог байж байгаад 1.6 надад арай таалагч ингэж FPS тоглоом тоглож явсаар хагаад би ч өөрөө Go бас тоглолдог байсан. Гинт Valorant зарлагдсан байхгүй. 19 оны 100 билүү өвөл зарлагдж ирсэн. Тэгээд тухайн үед Хонконг сервер гэж байхгүй. Бүгд Америк лөө 200 пингтэй тоглолдог байсан. Тэгээд тэнцээ үсрээд 1 сар гарan тоглолцсны араас юу 19 оны 100 билүүдээ албан ёсоор релиз хийлээ гэдэг. Тэгээ бүгд татж аваад Хонконг дээр нь тоглож эхлээд. Тэгэл ер нь нөө энэ давгүй тоглоом байна. Нэг угаасаа ч би Go-соо үдцэн Dota-гаас ч үдцэн. Энийг нэг үзээд алтыг гэж явсаар хагаад нэг мэдсэн чинь проблем ярилцсан байсан шүү дээ. Тэ. Чинтүү ах одоо эдэн насаас хэлээд тоглосон. Бас ер нь адилхан л юм байна. 1.6-аас ахуулаад FPS тоглоом тоглоод өдөржин тоглоод тэгэл явж байгаа 19-ны 100 гэсэн тий. Тий, яг 19. Яг 6 сарын 1-ний яг маргааш нэс байхгүй хүүхдийн баярын маргааш. Би болохоор тэр клейн авч чадаагүй байхгүй. Азтай хүмүүст нь аваад тэгэл авч чадаагүй. Яг Хонконг дээр сервер нэгдэл тэр үеэс хойш ер нь шууд Valorant татаал тийм нэг мэдсэн ингээл тоглоод явж л талтал. Намайг 13 дөрөвтэй байхад чинь ер нь ийм гейминг, e-спорт гэдэг юмыг Монгол айгу буруугаар үздэг байсан. За ингээд PC тоглоомд донтлоо, инглиэд хэлийгээд айгу их ярьдаг байсан. Ер нь хоригддаг байсан. Тэгээд одоо үед бол гоё болчихж. Тэгээд хэрвээ энэ намайг жоохон байхад ийм шоу байсан бол жинхэнэ л орох гэж үзсэн дээ. Бид хоёр чинь бүр Valorant гарснаас хойш нэгнийгаа мэднэ. Тэгээ ер нь тэгэл нэгнийгээ хамт тоглодог байж байгаа л сүлд өөрчлөлтөгчд болол хоорондоо ж Монгол заяц гэж тоглоно. Renewable шүгдэн бизнес гэж тоглоно. Өөр юу байлаа? Чингис Warriors зөндөө олон ер нь маш олон тэмцээнд бид хоёр хоорондоо ингэж тоглож байсан. Монголын Valorant одоо яг болвол ялчгүй контрд ингээд дарагдсан байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс улбаалаад ялчгүй ормоор санагдаа бас тогломоор санагдаа тэгээд зөвшөөрсөн байгаа. Дэлхийн түвшний нэг ямар нэгэн тэмцээн Монголд хийх боломж байсан бол ямар тэмцээнийг хийхийг хүсэх вэ? Masters Champions гэж хоёр багтдаг байхгүй. Champions нь бол дэлхийн авраг жилдээ ганц болдог. Masters нь жилдээ хоёр болдог байхгүй. Тэр нь бас ялгаахгүй бүс болгоны хамгийн топ багууд ирж тоглодог. Хэрвээ биднэрт боломж олдвол за Champions биш юм аа гэхэд ятгахнаа Masters Монголд бол маш гоёлох баг. Яг дэлхийн тоглогч нар бүгд ирнэ. Маш том стадион аренад ингээд тоглогч нар цугларна. Тэгээ тэр нь нээлт болдог, хаалтын тоглолт болдог. Тэнцээ очиод янз бүрийн merchandise, зураг авалт, meet and greet мэтлэн гоё зүйлс болдог болохоор Masters юм уу Champions-ыг л Монголд хийвэр. Бас айгүй олон гоё соёл илэрнэ тийм маш тийм одоо нэг diverse соёл ингэж тардаг байхгүй. Тэгээд тэр чинь зөвхөн Монгол хүмүүс үзэхгүй нөгөө нэг дэлхийн шилэгдмэл топ одууд ирж байгаа шүү дээ. Тийм учраас тухайн одуудыг дагаад гадаадаас маш их жуулчид ирж тэр тоглолтыг үздэг байхгүй. Тоглоом дээр одоо мөнгө өрөх байгаа шүү дээ. Скин авсан. Тэрнээс нь таны нэрийн санхүү ер нь одоо хэр байгаа вэ? Би ч нэг мөнгө өрдөг юм да. Би бол тодорхой яг дандаа тоглодог тэр буунууд дээр л скрин авчдаг. Тэгж нэг амар их мөнгө үрж байгаагүй. Яг ойролцоогоор нэг яг тооцоолох юм бол сүүлд харахад нэг $800 гэж гарч ирсэн. Евро доллар. Би ч бол скин эдэн төрөлт үрснээ хэлэхээ санаа зовж гинөө. Яг нуулгүй хэлэхэд яг миний аккаунт бол 10 эдэн сая төгрөг давцсан скинтэй. Ер нь бол маш их скинтэй гарсан үед нь ингээл аваад яваад байсан. Тэрэндээ байн харамсдаг. Одоо хэдүүлээ яаж тоглох вүлээ? Нэг баг болж тоглох уу эсвэл хоёр баг хуваагдаж тоглох уу? Хэдүүлээ хуваагднаа. Би хуваагдахаар ялчгүй зургуулаа байгаа учраас Чинтүү битүүрээ сурпрайзтай ирсэн. Бид хоёр яг хоёулаа про тоглож гисэн цаана дахиад 4 мэржлийн тоглогч хүлээж байгаа. За тэр хүний нэрийг дурдвал Diki, Rina, Tikoy, Amy Mars гэдэг ийм дөрвөлээ бас яг Монголын топ 4 тоглогч байгаа. Та яг Initiator Duelist эднэр байгаа шүү дээ. Та яг алингаар нь хамгийн сайн тоглож чадах уу?
Миний яг үнцэр бол дүүл шүү дээ. Дандаа урд ордог. Танийх бас дүүл. Гэхдээ би болохоор Sentinel ер нь жоохон багасаа салж явдаг. Гэхдээ манай багийнхан бол наа Sentinel тоглохгүй, Initiator тоглох. Тэгэх юм бол илүү зохино гэдэг хэлдэг. Гэхдээ би бол өөрөө Sentinel айгуу дуртай. Би ял багт орхол. За биз. Одоо багтанда. За тэгвэл ингээ. Хоёр капитан хоорондоо хайшлуудаа удаад ингээ ээлжлээд сүүлж нэг хүн биклээ явчихдаг уу. Тэгэхээр хоёулаа эхлээд хүүхдүүдээс нэг нэгээрээ сунгоод араас нь проблемтэй сунгаж. Тэгээд за тий. За хайшлууд авдаг. Хайж чулуу даавуу тас. За. За манайхны ранк юу вэ? Iron 3 байгаа. Iron 3. Тий. Одоохондоо л. За манай Gold 2. Gold 2. Silver. Ранк ер нь Тэмсэн тоглодог. Одоохондоо Silver л байгаа. Манай чих содон ранктай хүн байгаа юм биш. За би Iron авчаа. За Iron. За би Silver яагаад. За би Gold залуу авчаа. За тэгээ одоо тэгэхээр энэ чинь гурлаа. За одоо problem хэрүүдээсээ тий. Tikoi. Радикл гамна. За би эми марс. За Ренаг дүү. За ингээ баг багцсан. Ямар ч хэлсэн тэгээд одоо 5-9-5 тоглох юм шиг. Тэгээ нэг бүгдэнд нь амжилт хүсээ тэгээд өвтэй нэртэй тоглоё да. За тэгээ бид эдийг тоглолтоо сурахаас өмнө Ice Mark-аас маань бид эдийг ирч хүчээ сэргээгээрээ гэд ирч хүчээ сэргээх Сингэнсэн бүхний хамтаа лаала заримыг бид хэд өгж байгаа юм байна. Ice Mark-ийнхандаа баярлалаа. За тэгээд хөдлөө нэг заримыг аваад тоглолтод орё. За. Сингэнсэн бүхний амттай ирч хүчийг сэргээх Lala брэнд. Сайн байцгаана уу? Өнөөдрийн Clutch Game Show-гаар Valorant-ийн Pro тоглогч нартай хамт мөрөөдлөө биелүүлэхээр 4 геймер хүүхдүүд маань 2 багт хуваагдсан тоглоход бэлэн болсон байна. За багаа танилцуулахад Const багийн ахлагчтай Ice Mark баг бэлэн болсон байна. За Ice Mark багийн гишүүд гэвэл Const, Decoy, Ami Mars гэсэн Pro тоглогч нартай хамт Butterfly Bad Sky гэсэн 2 хүүхэд маань хамт тоглохоор байна. За нөгөө багаас гэх юм бол Чинтүү ахлагчтай Lala багийнхан байна. Lala багийн Pro тоглогч нараас гэх юм бол Бачира Мигуро болон Чинтүү Тики гэсэн багийн бүрэлдэхүүнтэй Ramen Fly Тэмүүлэн гэсэн 2 хүүхэдтэй хамт тоглоход бэлэн болсон байна. За Lala баг Defend талаасаа тоглоод Ice Mark баг Attack талаасаа тоглох юм байна. Тэмүүжээ шүрэтэр. За. Дайрдаг талаас манай Ice Mark багаас мэдийн тоглолт оруулж ирэх гэж байна. Яг юу гэднээс. Гэтэ манай Чинтүүгийн багаас Lala багаас нөгөө нэг Тэмүүлэн маань баг ганцаараа жоохон хүүхэдсэг байгаад байна уу. Босоод нөгөө нэг 3 хүүхэд маань чинь бараг л нөгөө үдээсээ дутгааргүй тоглоод ахши харагдаад ах юм надаа. Төдөлт боо гэж намгаа үлээ. За Ramen-ээс Ami Mars-ыг шууд оптод унгаач чинь 5-3 болсон мэд дээр дахиад Бичера Decoy-г унгаагаад мэдэн шахалт орж ирсэн. За шахаа дуусгая л гэж юм да. За Butterfly дэнэс Тэмүүлэн унгаагаад араас нь Чинтүү Const-ыг дааж аваад. За шахалтаар хутга шивүүг явах гэдэг юм да гэсэн чинь Бачира маань Butterfly-г унгаагаад 3 эсрэг нэг үлдсэн. Bad Sky маань за эхнийг унгаасан. Манай Bad Sky маань нөгөө нэг жоохон хүүхэд байгаа. Манай Pro тоглогч нартай хамт тоглож байгаа. Ах боломжтой бол энэ хутга шивүүг явах гэдэг нь гэсэн чинь Бачира эндээс. Яа, гэтээсээ Smoke руу ороо шүү. Хутгалцсан бол бас л амар юм болохоор байлаа тий. За би аваад тоглоо. За ингээ ясгар. Ice Mark баг маань одоо Defend талаасаа тоглоно. За kill nav гэх юм бол Бачира маань 21 киллтэй явж байгаа юм байна. За Defend талаас маань Ami Mars маань 8 киллтэй. Доогоор тэргүүлж явж байгаа юм байна. Ясгараас болно барьдаг да. За Lala багаас маань Big-ийн раундыг Big-ийн тоглолтыг оруулж ирэх гэдэг байна. Тэгээ Тэмүүлэн маань ганцаараа гин дээр мэд дээр оруулж явуулж байгаа юм байна. За Бэгийн хурдан шахалт ороод ирсэн. Blind Lab сайт руу оруулчлаа. За хурдтай раунд оруулж ирэх нь үү? Гэсэн чинь Бачираад эндээс Const-ыг унгааж аваад үүй. Тэр юун дээр сайтанд манай Butterfly Ami Mars хоёр чинь бүгдийг даагаад авчлаа гэсэн чинь Ramen Bad Sky унаагаад авсан. 2-2 үлдсэн.
За Butterfly Ram-ыг яаж явж байгаад унгач руу буугаа яаж явж байгаад унгаас нүгсэн чинь за Amy Mars маань Bachirog унгааж аваад өөртөөхөө раундыг авч чадлаа. За энэ раунд авцсан байхад тэгэл баг хож хуулна маш боломжтой. Саяхтай сайтанд ямар хөрх юм ич вэ? Butterfly Amy Mars 2. За Ice Mark багаас одоо шахаад баг үзчих юм болов яах юм бол за Lala багаас Big-ийн тоглолтыг оруулж ирэх гэдэг нь үгсэн чинь Mid-ийн тоглолтыг оруулж ирэх гэж байгаа юм байна. Bachira за ер нь Mid to Bail гэж байгаа юм байна да. Constant-ээс DK-г унгаад авсан. Titan ганцхан хүн байгаад байгаа. Titan тэмүүлэн байгаад байгаа. Гэсэн чинь хиний Bachira-г унгаагаад араас нь Chinto маань трейд хийчлээ. За амарч нэг хүнээ даагаад унсан. 3 эсрэг 4 үлдсэн. За Spike-а тавьж байгаа гэсэн чинь Constant-ээс Chinto бариад авчиж байна. За Constant-ээс баг шахаа тоглож байх таа гэсэн чинь Amy Mart-нээс Ram-ыг унгаагаад 9-5 болж байна. Юу вэ? Одоо 9 киллтэй 5 раунд авчаад байна. За ингээ 9-5 болсон. Гэсэн чинь гүн байна. Сая чи хаагт дуу баялцсан байлуу. Автлаа авцсан байлуу нэрээ. Тэгвэл хоёр талаасаа л нэг хагас дул баяр раундтай зэх юм байна. Б-ийн тоглолтыг оруулж ирэх гэдэг юм. Агуу Б дээр 3 аваад А руугаа 2 шивтэлж байгаа юм байна. Мид дээр ганц. За ер нь дефолт тоглолтыг оруулж ирж байгаа юм байна. Эмэн үйлээ. За тэн дээр А дээр нь 2 хүн болон барьсан байжсэн чинь Decoy хоёуланг нь унгачлаа. Chinto болон Тэмүүлэнг хоёуланг нь унгачлаа. За тэгээ Агаа цэвэрлсэн. Аагаасаа шахаад баг Б орох гэж байгаа гэдэг баг мэдээлэл авцсан. За Б дээр хурдтай раундыг оруулж ирвэл ганцхан хүн байгаа даа сайтанд нь. За хурдтай раундыг оруулж ирэх гэсэн чинь Bad Sky тэндээс нь Judge-тад Ram-ыг унаачлаа. 2-5 үлдсэн. Amy Mart тэндээс дахиад автлаа аваад Dig-ийг унаад Bachira ганцхан маркет дээр үлдсэн. Мэдхүү гэсэн мэдсэн, Info-г нь авсан. Шрифтээ унааж чадах гэсэн чинь за дахиад утгах шүү явах гээд нуудаа гэсэн чинь Short-оор Amy Mart манаалаад за 9-6 болсон. Барих гад байна. Барьж болдог тоглоом. Оо, санамжийн хэсэг guys. За, програмуудын хамгийн том нууц зэвсэг та нар юу гэж бодож байна guys? Энэ бол амралт, ус болон хөдөлгөөн. Хэрвээ би чинь ядрахгүй байвал оюун чинь одоо илүү хурц ажилдаг гэсэн үг. Одоо илүү сайн төвлөрч чадна гэсэн үг байхгүй юу guys? Тоглоомоо хайрладаг шиг өөрийнхөө биеийг ч гэсэн маш сайн хайрлаж явах хэрэгтэй. За болсон. Одоо төлөвлөлөө тоглолтод орцгоё. За одоо айл талаасаа баяр раундтай юу. За Lala багс баяр раундтай. Таны тэр Агийн шахалтан дээр ямар муухай орчвоо. Chinto Тэмүүл хоёрыг амар даачлаа. За Lala багс маань Б-ийн тоглолтыг оруулж ирэх гээд байгаа юм байна. 3 мэд шахаад орцсон байсан чинь маркет руугаа шахаа орчлоо гэсэн чинь Amy Mart тэнэс мэд дээрээс нь автлагдаад угаасаа Const-араас Ram-ыг унгаагаад DK Const-ыг трейдлээд авчиж байна. За Bachira тэнэс нь Bad Sky-ыг унгааж аваад 3-3 үлдсэн. Сайт руугаа орсон. Сайт нь хоосон байгаа. Decoy тэр мэд дээр байсан DK-г унаагаад Тэмүүлэн маань нэг хил хийжлээ. За араас нь Butterfly трейдлээд. За Bachira маань үлдтэй. Үлдээд нэг нь аваад нэг нь ал боломжтой. Өөрөө болно. Улаан юм байна. За яаж авах нь? Ямар ч инфо нь бол инфог нь авчлаа. За Sov-ыг нь авсан. Ултаараа Sov-ыг нь ултаараа авцсан. Amy Mart-ыг дааж чадах нь уу? За. Яг доор нь хүлээж байгаа л Bachira маань Amy Mart-ыг унаагаад өөртөө раундыг авч чадлаа. 2-9 клач хийлээ. За айлаас чинь Ice Mark багаас 2 оп гаргаад тоглох гээд байгаа юм байна. За тэрийг мэдсэн юм шиг А руугаа тоглолт оруулж ирэх гээд энэ айл чинь. Агийн тоглолтын дээр Club болон Sov 2 л байгаад байгаа. За триггер нь Chinto ороод Sov-ыг нь даах учиртай да. Даачвал сайт руугаа гүүгээд орно. За гэсэн чинь DK шууд сайт руугаа гүйж ороод Butterfly унгаасан чинь Const араас нь шууд трейдлээ DK-г унгаасан. Сайт руугаа л орсон. За Spectre үний маань унгаагаад Const араас нь ултаа дараа гүйжлээ. Гэсэн чинь шууд Bachira-г унгаагаад амилчлаа. Араас нь Chinto Const-ыг алаад 2-3 болсон чинь Amy тэнэс Chinto-г дааж аваад. За манай хүн хэл дээр байгаа шүү дээ. Үй нэг нь ургац, хоёр нь ургац. За гуравт нь байсан вэ. 3 дахь нь даасан бол энэ ч амар клачууд явах гээд нүгөө юу вэ? За ингээ 17. За Lala багаас ямар тоглолтыг оруулж ирэх нь вэ? 3-2-ороо 2-2 сайттай хуваагдаад авчиж байгаа юм байна да. За мэд дээр бол Diki байнгын бүшлээд байгаа. За мэд рүүгээ гараад хүн байх нь өсөж байсангүй. Мэд дээр хоёул явчлаа. Const эндээс Chinto-г даагаад авчлаа.
За мэдээ хоёр тоглолтыг. За Типецийг сонссон уу гэсэн чинь сонсоогүй маа Дикинээс Ами Марсыг дааж аваад сайтанд ганцхан байгаа. Улаацсан. За мэдээр гурлаа байгаа. За дааж чадах нь уу? Гэсэн чинь Бэцка тэмүүлэн унаагаад араас Дики шууд трейдлээ Бэцка явуучлаа. 2-2 үлдсэн. Энд нэг оптоог байгаа тэрийг мэдчихэж байгаа. Клови мэдээлэл байхгүй байгаа. За Дикой Дикийг унгаагаад Рамн ганцаараа үлдсэн. Ултаа дараа гүйсэн. За энэ шортитай юм байна. Унгаасан. Манай Конс ч мэд дээр байгаа. За баг сайт руу гараад тавьчих юм шүү дээ гэсэн чинь тавихгүй баг шүү шахаад. За яа маршалтай байна өөрөө. Яа ямар хэцүүхэн л юм харагдаад байна. За мөрс спайка тавих нь уу гэсэн чинь тавьсангүй фейклж агаад буцаж пиклээд Конс бариулж байгаа юм байна. За 18 болсон. Сэ баг үлтээрээ баг тэр чигээр гүйчүүл раунд авах байсан юм шүү дээ. Тоглоом сонирхолтой байна уу guys? За гүзээ эзэн жүрж энгийн гэсэн 3 төрлийн бохны амттай, Сингисэн амттай, Лала заримг. За тоглолтын тооны харьцаа 18 болсон. Сэ бол нэг гой тоглолт орж иржсэн чинь мэддээрээ жоохон газарчлаа. Одоо Лала багаас маань Б-ийн тоглолтыг оруулж ирж байгаа юм байна. Б дээр чинь Би амтуулна. Гөө. Бэцкай болон Дико хоёр авцсан байгаа юм байна. Бараг шахах хаа. Шахаад эцчих юм болов гэсэн чинь энэ дээр блайндлуулчлаа. Omni blind-аар. За ултаа дараа гүгч байгаа юм байна. За ултанд нь баг бүгдээ гажирцсан уу та гэсэн чинь Дикийг унаагаад араас нь Бичера трейдлээд унгаачихж байгаа юм байна. Чинтуу эндээс шууд спидэж орж ирээд файт руу гол орцсон. 5-3 болсон. За Тэмүүлэн маань ултаа дараа Дикийг босгосон байна. За эндээс үгүй смач гэлж аваад Констиг дагаад авчлаа. 4-2 болсон. Дикингээс баттерфлай барьж аваад Эвог мэдж байгаа гэсэн чи Дики бариад авлаа. За 11-8 болсон. За юу вэ? Раунд эхлээл ерөөсөө өөрсдөө чанаачдаг юм шүү дээ. Үгүй. Яахаас мэдэрлээ. Санаа нөгөө кьюгээд хараа. За сайтер Вэйлийн уулт бас яг л гажруулах чинь да нэрэ. Тэр бүгдийн даага унгаацсан бол тэгээл бүр бас амар юм болох ч лөө. Зайл чин Лала багаас маань 3-2 гэж нөгөөний тоглолтоо их гэж байна. 3-2-ороо тэгэл мэдээрээ эзэлж байгаа л аль сайт руу орохоо шийдэх гээд байна да. За энэ дээр Ами Марс шахаад үтцсэн юм. Энэ бачраа мэдчихэж байгаа юм шүү дээ, тэ. Тэгэхээр алах нь уу? За мэд дээр Конст Чинтууг дагаад авсан. Араас нь Тэмүүлэн маань Вэйлийн Сабруса нэг байна. скилд ороод унчлаа. Бачраа энэ Баттерфлайс юу хийж юу аа? Сэ хүндээ яг найзчлаа. Жидтэй найдаад амар дрона хийжсэн чинь орж ирээ алаад араас нь Ами Марс маань трейдлээд авчлаа. 3-2 үлдсэн. Хоёулаа мэд дээрээ байгаад байгаа. Спайк өөрсөнд нь байгаа. Сти талтаа 2 байгаад байгаа юм байна. Б рүүгээ орвол Б дээр нь Б-ийн бэксайтанда байг хүлээгээд байгаа. За энэ дээр даах нь гэсэн чинь трейдлээд хин маань яаж ташлаад байна. Сэ баг хоёулаа паниктч шиг боллоо те. Гацсан уу? Нэдэ гацсан шиг удаа сая. Нэг нь амар сонины эвгүү ташилснаа, нөгөөх нь хүү наач юу гэдэг байна. За тролл л энэ. За 11x болсон. Ер нь бол яг нэг раундаа өөртөө аваад байл shumөр ингээд 9-3 байсан чи 2 раунд дөрөвд болсон юм шүү дээ, баг. За хин дөрүүлж 13 раунд хүрсэн дуусна. За лок нээж харуулъя. За айлаас Лала багаас маань мэдийн тоглолтыг оруулж ирэх гээд байна уу? Тийм байна, мэдийн тоглолтыг оруулж ирэх гээд байгаа юм байна. За ер нь дефолт гэд хэлчихэж болох юм байна дөө, мэдчих биш. Дефолт оруулаад ирэхэд энд маань юу игээд байна? Нөө 116 шүү. Өмнө улаан шүү. Айгуу сонин юм игээд шүү. Айгуу сонин юм гажруулад шүү. Гэсэн чинь энд даагаад авчлаа. Б рүү ороход боломжтой доо. Гэсэн чинь Дики тэмээс Бэцкаийг дааж аваад сайт ч хоосон. Баярлалаа. За мэд дээр тэр дааж авах нь гэсэн чинь Ами Марс хоёулын даагаад авчлаа. 3-2 болсон. Барих бүрэн боломжтой. Энд блайнд нууц байгаад байгаа. Ами Марс юу гэдэг вэ? Тэмүүлэн ганцаар үлдсэн. Спайк байхгүй. 2 эсрэг нэг үлдсэн.
Зами Марс мэдж байгаа гэсэн чинь Ами Марс Эйс ороод ирлээ. За Эйстэй тоглолт бол угаасаа айгу гоё байдаг. Саяхтай тэр мэдийн хоёр маань яг юу хийж вэ? Давхарч байгаа хоёул амт зэрэгцэд зогсож байгаа бол унчлаа. Зүгээр бэ мэд байна. Зами Марс Эйс орж ирнэ төсөөлсөнгөө. Лала багас маань бол хүний даваатай байгаадсан. Radiant чам. За 11-10. Юусаа дэко хийх. За тэнцэх төхөөд энэ да. За Лала багас маань нөгөө нэг тоглолтод оруулах гээд байна. Кальц, Д витаминаар баялаг супер суу, супер өсөлт. Юу н 2-3-аараа явдаг. За дефолт тоглолтоо л явуулах гээд байна да. За нэг ер нь Деко энэс Дикийг бариад авсан. Гэсэн чинь Тэмүүлэн маань маршалаар Декоыг унгаагаад авчлаа. 4-4 үлдсэн. Тэмүүлэг тэнд байгаа мэдж байгаа гэсэн чинь за Конс Тэмүүлэн барьж аваад араас нь Ами Марс Рамныг бариад авсан. За Б дээр байсан Чинтог маань Ами бариад авчлаа. 3-1 үлдсэн. За Бачира маань мэдэр гарч ирвэл Конс хүлээгээд байгаа. Стигэрээ тойрчж байгаа юм байна. Цусвал гайгүй л байгаа юм байна да. Тэр шерифтэй тоглож байгаа даа. Шерифээр бас 3-ыг аваад бас аль бас гажруулж болно. 110 вайс. Эсвэл 11-11 болгоод тэнцүүлж бас болно. Гэсэн чинь за инфог нь бол авсан. Улаасгчлаа. За Аймиг тэндээс барьж аваад цаггүй болчихж байгаа юм байна. За одоо тавиул болно амжин да. Мэдийн тоглогч гэдгийг мэдгүй байгаа даа. За амарч спайка тавьчлаа. За Бачира маань улаан болцсон. За нэг эсрэг нэг үлдсэн байгаа даа. Конс тэндээс үлдсэн юм байна гэсэн чинь Мана Бачира маань үлдтэй байсан юм байна. За тэг 3 эсрэг нэг авчлаа. Энд чууд ямар амар хөөрхөн тоглолтууд орж ирээд байна ч та. Мана Бачира маань угаасаа MVP байгаад байгаа шүү дээ одоохондоо. 3 эсрэг нэг аваад 12-10 болгочлоо. Зэро Ice Mark багаас маань тэгэхээр 2 раунд авчвал өөр тайм гараад дахиад байраас солиод тоглоно. За энэ яг 3-2-ороо яг энэ салж тоглодог. Яг энэ тактикийг яг Чинтогийн тактик гэдээ баг нэрлэх юм шүү. Ингэж яваал раундууд аваадах юм дээ. Үгүй тэн дээр Чинто үлдээд арсаар байгаа тэндээ үлдчихлээ. Тэгээ хоёрыг даагаад сайтаа хоосолчлоо. 4-2 болсон. Зэндэр Конс үлдээд араа буцаа боссон чинь блайндлуулаад Дики араас нь барьж аваад 4-1 болчлоо. Бадскай маа нөгөө нэг манай хүүхэд байгаа даа. Тэгээ үжихэд өөрлөд. За 4-1 авчвал бүр амар Готглээ манайхаа. Нэг л юм. Ахнар нь баг тэнд орилоод бүр амар юм болох гээд байгаа. Спайк одоохондоо тавиагүй. Спайка тавихгүй шууд хайгаад алаа дуусгая л гэж байгаа юм байна. Өө тэр шүү. За байж байгаа. За Бацка маань Heaven дээр ирсэн. За Спайк бол тавьчлаа. Бедер бом тавьсан шүү. Бедер бом тавьсан. Аадар биш. За тэр Heaven дээр байгаа баг мэдээлэл нь байгаа юм байна. Готглээ ачаад манайхаа. За тэр юу чатан дээр хүрээд ирээ л гэж. За Раман маань үлдээ дараа Бацкаийг дааж авснаар GG. манай Лала баг маань энэ матчийг дуусгаж байгаа юм байна. За өнөөдрийн Clutch Game Show-гаар Cons болон Chinto гэсэн хоёр ахлагчаар өдөр дууссан 5-5 тоглолт маань 13-10 гэсэн харьцаагаар Chinto ахлагчтай Lala баг маань хожлыг авснаар өнөөдрийн Clutch Game нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Caster Ariguna байлаа. 13-10 гэдэг ойрхон л болж иглээ шүү дээ. Манайх бас аяр үнэтэй байлаа гэхэд сайн үзлээ. Ямар вэ? Чанга. Манай ком амирсан. Яг ингээд мэрэгжлийн хүмүүстэй тоглохоор юу н ондоо. Поро тоглохтой хамт тоглох нөгөө даваа талууд нь ер нь тэгэл поро бол ер нь дискод болгонд ер нь байнгын дуурж идэг. Би тэгж ин тэр яах вэ гээл нэгэндээ ер нь хамгийн хамдран ажиллах тэгээд жоохон бас өөрийн хувь соёл үүдэн шүү дээ. Яг тэрэнд бас шаардж байгаа юм шиг санагдсан. Сандар уу? Манай сандарсан уу? Аим сандарсан. Яагаад сандар уу? Буудлуудаас найгаад ч гэхүү. Нөгөө гингэнд орж ирэх эвгүй байдлууд. Тэгээд тэр нь үнэхээр сандарсан. Тэгин хүмүүс аргагүй. Тиймэрхүү юм гэхдээ айж болохгүй шүү дээ. Сандарч болохгүй. Хожин гэж орж байгаа юм чи хожин гэж орно шүү дээ. Ингэ сандардаг үе байдаг те. Анх тэнцээнд орж бүр амар сандар. Би ч одоос гар мар салгалаа бүр инглээд өөрөө эзэдэл кофе ууж тоглох туртай юм шүү дээ. Кофе уужсаа бүр салгал. Тэгэл тэмцээн юмсэнд орж байгаа сална. Тэгээ яг аяантаа ингээл нэг тоглоол ангууд тэгээ тайвшраа бүү салгалгаа болоод зөндөө аяадаг гэсэн юм болчих. Тэгээ юм наа
анхандаа ингээд тоглож байгаа хүүхдэд л уусаа ингээд нэг official юм мэдрээд идэв юм шиг байна гэдэг юм юмд орж байгаа ч юм эсвэл нэг юм тоглож байгаа нэг тиймээсээ юм мэдрэмж аваад тэгээд салглаад тийм тохиолдол байгаа баг. Энэ байдаг л Сандарх нь бол буруу юм биш. Угаасаа сандарт. Тэрийг гоё дарах л. Тэгэл Ер нь би нэг хідэн clutch situation-д орохдоо дандаа л зүрх амар хурдаг хөдлөөд тэгээ тантай түрүү нэг маршлаар үтсэн чинь амар сандраад гэсэн чинь гин пик хийгээд алав. чи неон байсан юм уу те? Би Конзи эсрэг талд нь тоглохыг аим хүссэн. Яг бол Конзиг ер нь ихэр амар юм байна. Ихэр сайн тоглодгийг хармаар тэгээд алахыг амар хүсдэг. Тэгээд тоглоом дотор ороо би өөр нь 2003 удаа өрн барсан нэг снайпер эднэс дээр. Тэгээд зүгээр. За тэгээд хоёр ахаар нь дамжуулаад Ice Mark-ийн зүгээс заримгийн гарын бэлэг. Тэгээд за энэ болохоор нөгөө бүр юм гоё заримгийн багц байгаа юм байна. За баярлалаа. Хичээл номоо сайн игээрэй. Хажуугаар нь компьютер тоглохдоо цаг зав сайн зохицуулаарай. Тэг өнөөдөр яг муу тоглосон байлаа гэхэд тэрнээ ерөөс сэтгэлээр унж болохгүй шүү. Сайжрах хугацаа зөндөө. Тэгээ голохгүй тоглосон баярлаа. За зүгээрээ. За баярлалаа. За тэгээ бас биднэрт тусалж ирсэн. DK, Decoy, Rina, Amy Mars дөрөвтэй баярлалаа. Бас дөрвөн pro player байгаа. За тэгээд үзэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд сайжрмаар байгаа бол нойр хоолой сайн зохицуулаарай. Шүнжэнгөө тоглоо суугаад байж болохгүй. Залуу байна гэдгийн тоглоомод маш том давуу тал. За тэгээд ирсэн хүмүүстээ баярлалаа. Үзсэн хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Хүүе, чи ямар өндөр болцсон бэ? Кайлц дээгэр баялаг сүүгөө угаад байгаа юм байна шүү дээ, тийм ээ? Супер сүү, супер өсөлт. Кос Чинто дөрөв тоглоом мэргэжлийн тоглогчтой хандж хэлэх үг бол та ирээдүйд дэлхийн номер 1 тоглогч болоорой гэж ерөө. Тэгээд би бас дараа нь орох байхаа. Clutch Game Show-д урьсан маш их баярлалаа. Тэмүүлэн найзтай бас анх хэлсэнд баярлалаа. Өнөөдрийн дүгнэлт 10-аас 10.